Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. За сайн байна уу эрхэм үзэгчтэй. За комментатор нэвтрүүлгийн дугаараар бид нар Шанхай хамтын ажиллагааны байгууллага үнэтэй холбоотой үүссэн асуудлаар ярилцахаар Монгол улсын хурлын гишүүн мөнх хөргөлийг урьж ирлээ байна. Тэгэхээр Шанхай хамтын ажиллагааны байгууллагатай холбоотой асуудал бол энд эс асуудлаас Монгол улсын тусгай тогтнолтой үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас нийгэмд бас нэлээд одоо ийм хилцүүлэг маргаандагдаж байгаа. Тэгэхээр мөнхөрсө та сайхан тусч байна уу? Сайхан тусч. Та сайхан тусч байна. За Монгол улсын ерөнхийдөө сая Шанхай хамтын ажиллагааны байгууллагын уулзалтанд оролцсон. Энэ уулзалтын бас санд бодлоо илэрхийлсэн. Ер нь бол ажиллагчаар олон жил ажиллаа одоо дээд чадан ахиулж өгнө гэсэн ийм бас саналыг дэвшүүлж харагдсан. Тэгэхээр энэ асуудлаар одоо юу гэдэг үндэсний аюулгүй зөвлөлийн одоо гурван гишүүний хоёр нэр нь дэмжих байр суурьтай ажиллаж байгаа. За нийгэмд бол одоо нэг хэсэг бүлэг бол одоо нэг дэмжихгүй байгаа. Та бол одоо энэ дэмжихгүй байгаа хүмүүсийн нэг. Тэгэхээр танаас одоо яагаад нөдөр үрж та бол гадаад хэрхэн сайдаар ажиллаж байсан. Хууль зүйн сайдаар ажилласан. Одоо улсын хурлын гишүүнээр одоо ажиллаж байгаа. Тэгэхээр та яагаад ингэ дэмжихгүй байгаадаас одоо таны одоо бодлоо сонссон. За баярлалаа. Нэгдүгürt ерөнхийлөгч Батулга саяын дэд хэмжээний уулзалтанд ороод Монголын статусыг ахиулж өгөөч гэсэн санал гаргаагүй гэж би ойлгож байгаа. Шин шатанд гаргаж өгөөч гэсэн хүсэл тавиагүй гэж би ойлгож байгаа. Хэлсэн үг нь уншихлаар бол Монголын нийгэмд ийм хилцүүлэг явж байна. Асуудал судалж байна. Асуудлыг судалж байна гэж хэлсэн байлаа. Тэгэхээр тэр бол одоо ажиллагчийг гишүүн болгож өгөөч гэсэн хүсэл тавьсан гэсэн үг биш. Энэ шийдвэрийг хэн гаргах үг бол улсын их хурл гаргана. Яг л улсын их хурл үндсэн хуулиараа гадаад дотоод бодлогын үндсийг тодорхойлно гэд заасан учраас улсын их хурл шийдвэрлэл. Улсын их хурл шийдвэрлсэний дараа ерөнхийлөгч процедураараа бол дэгийнхаа дагуу одоо албан тоо загтал хүсэлт энэ байгууллагад гаргана. Тэрийг энэ байгууллагын одоо тусгай ажлын хэсэг гэх юм уу гарч судална. Судалсныхаа дараа жишээ нь одоо дэд хэмжээнийхээ төвшөнд зөвшөлдсөн. Тэгээд тэнд шийдвэр гарсны дараа одоо дараагийн гэрээ конвенцэд нэгдэх асуудлууд гэдэг ингээд нөгөө юуны дэгийнхаа дагуу олон асуудлууд явагдана. Тэгэхээр тэр бол явагдаагүй. Өнөөдөр бид энэ байгууллагт элсхүүгүй гэдэг асуудлыг тал талаасаа нухацтай ярих шатанда байна гэж бодож байна. За миний байр суурь ямар байгаа гэхээр нэгдүгürt юуны өмнө яаран элсэхгүй юу гэдэг дээр маргахаас илүү энэ асуудлыг нухацтай судлах хэрэгтэй маа гэдэг байр суурьтай. Энэ бол одоо ингээл нэг яараа сандраал тугдсан юм шиг салхин тугдсан юм шиг л түжигнж очиод илчих асуудал биш ээ. Энийг маш нухацтай судлах хэрэгтэй асуудал байна. Наад зах нь энэ байгууллагад илсхийн тулд бид нар чинь 32 нийт 50 олон улсын гэрээ конвенц. Энийг 37-д нэгдэх хэрэгтэй. 32-оос 37-д нэгдэх хэрэгтэй. Гар үсэг зурх хэрэгтэй. Олон улсын гэрээгээр үүрэг хүлээх хэрэгтэй. Тэгэхээр ямар үүрэг хүлээх гэдэг юм бэ гэдгээ бид нар мэдмээр байна шүү дээ өнөөдөр. За урт хугацааны үр дагавар нь ямар байх юм бэ гэдгийг тооцох хэрэгтэй. Өнөөдөр за 5 жилийн дараа магадгүй 50 жилийн дараа ямар үр дагавар гарах юм бэ гэдгийг тооцох хэрэгтэй. Энэ зөвхөн Монгол улсын хоёр хөрштэй юм уу харилцах асуудал гэж зарим нь яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хоёр хөрштэй харилцахаас цаашаа одоо хүрээгээд хэлээд бүс нутгийн олон улсын хэмжээний байдал яаж өөрчлөгдөж байна, ямар цар хүрээтэй өөрчлөгдөж байна, хаашаа өөрчлөгдөх хэлбэртэй байна, энэ дотор Монгол улсад ямар боломж, ямар эрсдэл гарах уу гэдэг энэ бүгдийг бид нар тооцож үзчихээж нэг л удаа шийдвэр гаргана. Тэрнээс биш зарим хүмүүсийн яриад байгаа шиг орчоод жоохон байж яснаа таалагдахгүй болохоор бид нар ер нь энэ байгууллагаас гарч гарна гэд гарчихгүй шүү дээ. Тэр Орсын элчин сайд ICS зөвлөсөн байж шүү дээ. Та орчиж болмоос гарч болно гэж тий. Мэдгүй тэрийг би бол өөрийнх нь намнаас сонсоогүй учраас мэдэхгүй юм. Тоглоом биш баг тий. Ямар ч тохиолдолд мэдээ цаасан дээр бол хуулиараа бол бид нар нэгдэж ороод дуртай цагтаа гарах эрхтэй. Гэхдээ бодит амьдрал дээрээ бид нар нэг орцны дараа энэ байгууллагаас гарч чадахгүй юу гэдэг бол зад мэдэхгүй дээ. Миний бодлоор бол гарч чадахгүй л болов уу гэж бодож байна. Болцоо байхгүй. Хэцүү. Өөрөөр хэлбэл энэ ерөөсөө нэг урсгалтай зам байхгүй юу? Нэг урсгалтай зам руу орох гэж байгаа бол бид нар ихийг бодож олныг тунгааж ээж эргэж буцах гарцгүй байхгүй. Эргэж буцах гарцгүй шүү байх шүү гэдгийг ойлгож ээж бид нар орох хэрэгтэй байхгүй. Ингийн тулд бид нар ерөөсөө энэ асуултанд хариулахын тулд Монголын эрх ашигт ер нь нийцэж байгаа мүү үгүй юу? Өнөөдөр маргаашийн дунд хугацааны урт хугацааны стратеги эдийн засгийн улс төрийн бүх төрлийн эрх ашигт нийцэж гинүү үү гэдгийг тал талаас нь тунгаах хэрэгтэй.
Өнөөдөр нэгдүгээр тийм тунгаасан, бодсон, эргэцүүлсэн тийм ээ нийгэмд хилцүүлэг хийсэн юм алга. Нийгэмд хилцүүлэг хийхгүйгээр ингээд яруу санд руу нэг шийдвэр гаргацдаг. Энийг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй, дэмжихгүй л яах вэ? За энээсээ болоод бид нар бусад түншүүдтэйгээ янз янзын буруу ойлголцол төрүүл яах вэ? Хүндрэлтэй асуудал. Монголын эрх ашигт нийцэх юм уугүй юу гэдгийг ойлгохын тулд бид нар энэ өөрөө ер нь яг юу хийдэг, юу хийх гээд байгаа байгууллага юм бэ гэдгийг биднэр байгаа байхгүй. Энийг бид нар өнөөдөр мэдж байгаа юм бас байхгүй байгаа байхгүй. Тэгээ өрөмтийнхэн бол Шанхай хамтын ажиллагааны байгууллага дээр Азийн НАТО гэж үзээд байгаа нэг талаас. Хоёрдугаар нь Азийн Европын холбоо гэдэг бас тийм шүмжтэй хандаад байгаа байхгүй. Тэгэхээр сая 2017 онд бас энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагаас өөрсдөө бас тийм стратеги баримттай заалт авсан байдаг. Энэ бол цэрэг улс төрийн байгууллага биш гэдэг. Энэ 2015 онд Шанхай хамтын ажиллагааны байгууллага 2025 он хүртэл хөгжүүлэх байгууллагыг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө гэж гаргаад тэрэн дотор нэгдүгээр тул цэрэг улс төрийн эвсэл бишээ. Хоёрдугаар эдийн засгийн интеграц бишээ гэж зарласан. Тэгэхээр энэ за цэргийн эвсэл биш юм бол за эдийн засгийн интеграцийн байгууллага биш юм бол яг юу юм бэ гэдгийг бид нар бас ойлгох хэрэгтэй байхгүй. За эвсэл биш юм бэ, интеграц биш юм бэ. Тэгвэл цаана юу үлдэж байгаа юм бэ гэхэлэр бас тодорхой хариулт байхгүй байхгүй. Энэ улс орн энд нэгдээд орсон улс орнууд ч гэсэн өөрсдөө энийг яг өнөөдөр тийм тодорхойлох сонирхол байхгүй байх гэж бодож байна. Яг л энэ дотор чинь маш том зөвхөн бүс нутгийн хэмжээнд биш дэлхийн хэмжээнд геостратегийн тоглоом явуулдаг том гүрнүүд орсон учраас өнөөдөр энэ том байгууллага яг ийм тим гэдэг нэг лац тэмдэг дарч сонирхолгүй байгаа болов уу гэж би бодож байна. Тэгэхээр бид нар яг юунд орж байгааг мэдэхгүй яг өнөөдрийн байдлаар бол мэдэх боломжтой байна. За эвсэл биш гэдэг нь ойлгомжтой. Цэрэг улс төрийн эвсэл биш. Ядаж 25 хүртэл бол энэ цэрэг улс төрийн эвсэл биш. За сая энэтхэг Пакистан орсноор одоо цэрэг улс төрийн эвсэл болохгүй гэдэг нь бол үндсэндээ ойлгомжтой болж байна л да. Энэтхэг Пакистан хоёр бол нийлээд хизээч цэрэг улс төрийн эвсэлд орохгүй байх. За эдийн засгийн интеграц биш юм бол манганад ямар ач холбогдолтой байх вэ гэдгийг бас бодож үзмээр байгаа байхгүй. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол бид нар ажиглагчийн бүрэн эрхт гишүүн болгосноор Монголд яг өнөөдрийн байдлаар одоо тийм давуу тал үүсэхгүй. Нэгэнт өнөөдөр ийм давуу тал үүсэхгүй бидэнд барин 50 ашигтай байдал үүсэхгүй бидний ашиг сонирхол бүрэн нийцсэн алтмууд байхгүй бол энд яруу санд орох хэрэггүй болов уу гэж бод. Тэгэхээр Орос өөрөөр хэлбэл Орос хятад энэ гэдэг том одоо энэ бол дэлхийн хэмжээний том гүрнүүд энэ бүх одоо хүн амаарат үзсэн худалдаа харилцаа үйлдвэрлэж гисэн харахад тэгээд одоо тэргүүлж байгаа улсууд болсон. Тэгээд сүүлд одоо ингээд Пакистан нийт хоёр хэлсэн тий. За өмнө нь бол ингээд Иран, за Афганистан хэлсэн эдгээр нэг ажил багтаа гараад байгаа юм би бол. Гол тоглогч нь мэдээж хэрэг Орос, Хятад хоёр. За дээр нь энэтхэг Пакистан Орос. Тэгэхээр бид нар яагаад энэ оров? Ерөөсө түүхэн хөгжлөөр энэ байгууллагчныхын дараахан жишээ нь Америк, Япон хоёр хэлсэй гэдэг хүсэл тавьсан. Тэр нь бол танай хоёр улсыг эсвэлгөө хариуг нь өгсөн. За олон жилийн турш зүгээр энэ сонин хэвлэлээр мэрэгжлийн сэтгүүл сонин бичдэг юу гэж бичдэг байсан бэхлээр олон жил Орос энтхийг энэ байгууллагт оруулах гэж одоо хөөцөлдсөн. Оросын одоо бодлогот нийцэж байгаа учраас энтхийг лоббидсан. Хятадууд бол энтхийг оруулахгүй гэдэг хориг тавьдаг байсан. Хятадууд харин Пакистаныг оруулъя гэдэг. За тэрэнд нь бол одоо энтхэг тэгээд энтхийг дагаад Оросууд бас нэг тийм сонирхолтой байгаагүй учраас энэ хоёрын асуудал олон жил ингээд шийдэгдэхгүй байж байгаа. Сая хоёулангийн шин зэрэг оруулчихж байна л да. Орос энтхэг хоёр нөгөө талаас Хятад Пакистан саналаа нийлүүлээд ингээд байгууллагт хэлж байгаа. Тэгээ энэ байгууллагт энэ хоёр улсыг оруулах Астанагийн 2017 оны дэд хэмжээний уулзалтад би гадаад харилцааны сайд байж байгаад орохгүй юу. Тэгээд энтхийн гадаад харилцааны нэгдүгээр орлогч сайд Пакистаны гадаад харилцааны сайд бид нар яг хоолны ширээн дээр таарад хоёр талд ингээд зэрэгцээ сууж байгаа. Тэгээ би хоёулангаас нь танай хоёр улсад яагаад нэгдээд орчвоо? Ямар сонирхол байна гэдэг маш ойлгомжтой хэлж байгаа. Энтхэг бол нэгдүгээр худалдаа. Энтхэг Төв Азийн орнуудад ерөөсө $500 сая худалдаатай. Гэтэл энтхэгийн хувьд бол $500 сая гэдэг бол юу ч биш. Өчүүхэн юм. За дээр нь энтхэг энэ эрчим хүч буюу нефт газрын тосны аюулгүй байдлаа хангахын тулд энэ Төв Азийн орнууд Азербайджан, Туркменистан эндээс тэгээд явандаа Оросоос асар их хэмжээний нефт газрын явах сонирхолтой. Энэ бол энтхэгийн хувьд бол амин чухал асуудал. Өнөөдөр энтхэг өөрөө нийт нефтийнхаа 70%-ийг Арабын орнуудаас авч байгаа байхгүй юу.
Баруун Азийн орнуудаас. Тэгэхээр Төв Азийн орнуудаас энийг авах асар сонирхолтой. Тэгэхээр энэ энтхийн хувьд бол том тоглоом явж байгаа байхгүй маш ашиг багталтай. Дээр нь энтхэг өөрөө энэ Ираны Чабахар гэж том далайн бомбыг хөгжүүлж байгаа. 2003 онд энтхэг Иран хоёр стратегийн гэрээ байгуулад энэ портыг хөгжүүлж өгөөч гэгээд энтхэг хөрөнгө оруулалт хийж байгаа. Нийт энтхэг бол энэ портод бол 22-оос 30 тэрбум доллар хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа байхгүй. Энэ нь бол ерөөсөө л эцсийн зорилго нь Афганистанаар дайраад Евро Төв Азийн орнууд руу гарч гарах. Тэгээд тэр Чабахар портоор бомбоор дамжуулаад энэ Төв Азийн одоо шинэ Туркменаас газрыг хий. Цаашлаад дамжуулаад Азербайджанаас нефть, Оросоос нефть. Тэгээд Төв Азийн том зах зээл, Оросын том зах зээл, тэгээд Алс орнуудын том зах зээл рүү гарах асар том одоо худалдааны том гүрний хувьд асар том сонирхол нь байгаа байхгүй. Манайд өнөөдөр тийм худалдааны сонирхол байна уу гэвэл яг нэрэндээ бол байхгүй. Гурван төслөө юм шүү. Яриад байгаа. Хийн хоолой, нефтийн хоолой. Манай нутаг дэвсгэр дээгүүр дамжиж өнгөрөх. Тийм, манай нутаг дэвсгэр дээгүүр дамжиж өнгөрч магадгүй хоёр их гүрний одоо коридорын төслүүд байхгүй юу? Тэгэхдээ нөгөө талаас хоёр их гүрэн танах монголчуудаа Шанхай хамтын ажиллагааны байгууллагад элсэхгүй бол энэ коридоруудыг танаа нутаг дээгүүр явуулахгүй шүү гэж хэлээгүй шүү дээ. Хэлээгүй байхгүй. Нөхцөл болгоод тавиагүй. Орчлоогод бас явуулна гэсэн баталгаа байхгүй. Ер нь бол мэдээж энэ коридорууд тавигдвал манад ашигтай хэрэгтэй л дээ. Гэхдээ бидэнд бас өнөөдөр одоо өөрөөсөө гэрээ засаад бодлогоо нэгтгэе тийм ээ. Энэ хоёр их гүрэн нийлээд ороод ирвэл бид нар өөдөөс нь юу сөргүүл тавих уу? Ямар үр дагавартай байх уу гэдгийг тооцсон. Бодлого нь ойлгомжтой гарцсан. Тийм дүр зураг хэрэгтэй байна. Манад өнөөдөр тэр байхгүй л байхгүй. Жишээ нь одоо олон хүмүүс л их л тэгж ярьд юм л да. Ерөөсөө л Монголын нутаг дэвсгэр дээгүүрийн хийн хоолой явуучвал ер нь Монгол ингээд суух өгч өсчих гээд байгаа юм шиг яриад байгаа. Тийм, дороо хөгжнө гэж. Дороо хөгжнө гэж. Би бол тэгж бодохгүй байгаа юм шиг. Жижигэд хийсгэж ус учраас тийм. Яг тэгвэл тэр явж байгаа хийн хоолоогоор бид нар дундаас нь ингээд цоолоод өөрсдөө хий аваад ашиглаж чадахгүй шүү дээ. Өчүүх манай хэрэглээ өчүүхэн байхгүй юу? Манай хэрэглээ зүгээр л Оросоос төмөр замаар зөөхтөл хангалттай хэмжээний хангалттай байхгүй юу? Тэр хийн хоолой манад бол манай дотоод хэрэгцээнд бол нэмэр болохгүй. Энийг дагуулад харин цэрэг улс төр урт хугацааны ямар эмзэг байдал үүсч болох вэ? Өнөөдөр Украиныг л хараа л та. Украин бол одоо Оросын Европ руу гаргадаг хийн хоолой дамжуулагч хамгийн том улс шин. Тэгэхээр эн чинь өөрөө асар их үр дагавар дагуулж байгаа байхгүй юу? Өөрөө нөгөө талаас биднээс монголчуудаас Монголын одоо өнөөдрийн дараагийн олон үеийн засгийн газар их хурлаас асар их сахилга бат бодлого төвчээр тэгээ гаргасан бодлогоо тууштай хэрэгжүүлэх чадвар маш их сахилга бат биднээс нэх байхгүй. Тэгэхээр энэ болгоныг бид нар их тийм нарийн тооцоолж бодож хэрэгжүүлэх ёстой төслүүд гэж боддог. Хугацаанд харах ёстой. Тэгэж энтхэг орчлоо Монгол орё гэдэг асуудал биш байхгүй. Энтхэг чинь хэн блэ? Бид чинь хэн блэ? Энтхэг ямар худалдаа хийж байгаа вэ? Бид нар хинтээ ямар худалдаа хийж байгаа вэ? Энэ дээр сүүлийн үед сонин хэвлэлээр уншаад ахлаар ерөөсөө энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр ирсчээж бид нар энэ Орос хятадтай харилцаагаа хөгжүүлнэ, итгэлцлийг бэхжүүлнэ гэж яриад байгаа. Тэгэхээр заавал энэ байгууллагт хэлснээр хоёр хөрш маань одоо бидэнтэй харилцаагаа хөгжүүлэх гэдэг юм байхгүй шүү дээ. Хоёр талын харилцаагаа хөгжүүлээгээд хоёр их гүрний тэргүүнүүд өөрсдөө хэлж байгаа засгийн газрууд нь ажиллаж байгаа. Хамгийн том зовлон бидэнд өөрсдөө байх гэж би хараад байгаа байхгүй. Яагаад гэвэл бид нар Оросуудтайч тохирсон юм хийдгүү, Хятадуудтайч тохирсон юм хийдгүү, Японуудтайч тохирсон юм хийдгүү, байж байгаа засгийн газар нөөцлөгчдөг, байж байгаа сангийн сайд нөөцлөгчдөг, байж байгаа л бодлого нөөцлөгчдөг. Одоо ерөөсөө та ингээл толгойд үзэлтэй чинь 90 оноос хойш хэдэн ерөнхий сайд солигдов. 14-5 ерөнхий сайд. Зөвхөн 2004 оноос хойш 6 бараг 7 сангийн сайд солигдож шít. Энэ болгоноо дагаад нөгөө төрийн бодлого өөрчлөгдөд байдаг. Ерөөсөө асуудал нь энд байгаа болохоос биш. Тэр Шанхай хамтын ажиллагааны байгууллагад эсээг өгөөс болоод хоёр хөрш Монгол төсөл хэрэгжүүлэхгүй байгаа. Эсвэл Монголд харилцаагаа хөгжүүлэхгүй байгаа байхгүй гэж би харж байна. Энэ Шанхай хамтын ажиллагаанд эсэгээр манайх юу очихоор юу алдахаар мэдгүй би яг өнөөдөр бол хожих юм олж харахгүй байгаа. Магадгүй ингээд нээлттэй хилцүүлэг яваад засгийн газар ийм үндслэл байна. Миний мэдэхгүй мэдээлэл байж болно шүү дээ. Тэгэхээр ийм үндслэл байна, ийм гарцаагүй шаардлага байна гэдгийг их хурл дээр танилцуулаад олон нийтэд ил тод тайлбарлаад
Тэгэх юм бол одоо би байр суурийг өөрчлөхөд бэлэн байна. Тийм байна. Засгийн газар бол зөв ярьсан байна. Би бол дутуу мэдээлэлтэй буруу бодож ирсэн байна. Магадгүй энэ байгууллагад хэлсэх ёстой байна гэдэг байр суурийг өөрчилж болно. Гэтэл хамгийн гол нь тийм хилцүүлэг явахгүй байхгүй. Сая хэдхэн хоногийн өмнө аюулгүй байдлын гадаад бодлогын байнгын хорон дээр бусад асуудлын хүрээнд нууцаар энэ байгууллагад хэлсэх асуудлыг зөвшөлдсэй гэж оруулж ирж байгаа байхгүй. Энэ бол би бол аюулын хард дэлдэж гин гэж бодож байгаа. Нэгдүгээр тийм зөвшөлдсөх асуудал биш. Энэ бодлогын асуудал. Их хурл шийдвэр гаргах хэрэгтэй. Зөвшөлдсөн гэдэг чинь их хурл за энэ одоо зээлийн гэрээг Монгол улс Азийн хөгжлийн банктай байгуулж зарчмын хувьд болох юм байна. Гэхдээ жилийн 3% хүүтэй өндөр байна. Азийн хөгжлийн банктай энийг 1.8% болгоод хэлцээ дэр. Ийм зорилтоор ашиглах нь болж байна. Ийм зорилтоор нь болохгүй. Тийм учраас хэлцээгээ хийгээд түрээд иргээд засгийн газар чиглэл өгөө явуулж байгаа процесс байхгүй юу? Засгийн газар хэлцээгээ хийгээд аваад ирэхлээр болж байна. Миний их хурлын зөвшөлдсөн залтууд болсон байна. Тийм учраас гэрээг сойрхон батлая гэж баталж байгаа. Зөвшөлдсөн гэрээг сойрхон батлахгүй байх бас үндэслэл байж болно шүү дээ. Хоёрдугаарт энэ бол ерөөсөө нууцаар хэлцэх хэрэгтэй асуудал биш. Нууц юм ерөөсөө байхгүй. Энэ байгууллагын гэрээ, конвенц, тэр дүрм журамч бүгд ил тод интернетээр байж байгаа. Тэгэхээр Монголын ард түмэн, Монголын олон нийт энэ дээр яагаад эсгэж байгаа, яагаад зарим нь дэмжээ, зарим нь дэмжихгүй байгаа мэдээлэл авах хэрэгтэй. Мэдээлэл авсны үндсэн дээр хүмүүс өөрөө өөрсдийнхөө санал бодлыг одоо бүрдүүлэх болцоо байх хэрэгтэй. Тэгжээж энэ гарсан шийдвэрийг одоо ард түмнөөрөө дэмжиж тийм ээ зөв шийдвэр байна гэж хүлээн зөвшөөрнө өгөхөөс гинтхэн ерөөсөө та бодоод үзэл та аюулгүй байдлын гадаад бодлогын банк ороод 19 хүнтэй. Эрдэнэ 10 хүнтэй. 10 хүн ирээд 5 6 Монгол улсын өмнөөс ийм том шийдвэр гаргачих гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр хурал дээр харин нэлээд маргаан тэгдэжээж банкын хорон дарга тэг ирдэж бүрдээгүй. Тэгээ банкын хорон даргын асуудлыг хойшлуулж өнөөдөр бид нар нэг тухтай илэн далангүй ярих тийм болцоо зав гарч байгаа байхгүй юу? Тэгэхгүй зүгээр сүв сар гэл шуруулчих гэдэг шүү дээ. Ер нь гадаад харилцааны одоо өөрөө тэр салбарыг удирж байсан яа нэг бас мэрэгчлэлтүүдэд уулзчихад бол ийм асуудал ярьж илээ. Өөрөө бол тэрийг мэдэрчээсэн байх гэж бодож байна. Ер нь бол сүүлийн 28 жилд бол Монгол улс гадаад харилцааны бие даасан бодлогыг хөгжүүлж ирсэн гэдэг байна. Энэ дэс жишээрээ одоо үүдний одоо хуучин социалист систем орн гэж байсан, зөвд бод улс гэж байсан. За энэ улсыг одоо гаргасан шийдвэрийг хамтын шийдвэр дагдаг. Одоо ийм хуучин еврогоо эргэж орох нь гэсэн юм болгоомж байгаа байхгүй юу? Болгоомжл байж болно. Гэхдээ миний бодлоор бол бас шууд тэгээд дагаад нэг дагвар болоод орчин ч гэсэн үг бас биш л дээ. Миний гол яриад байгаа санаа дээр байхгүй. Бид нар чинь нөгөө юунд орох гэж байгааг одоогоороо мэдэхгүй. Ямар үр дагавар гаргахаа мэдэхгүй учраас болгоомжлох нь аргагүй. Тэр болгоомжл байгаа бол тэр болгоомжлыг одоо тайлбарлаж, тарааж, тийм болгоомжл байхгүй гэдгийг ойлгож, итгэл үнэмшил болгож иж энэ байгууллагад дийсэх хэсгүй асуудал яригдах ёстой байна. Ер нь бол энэ байгууллагт хэлснээр 3 дахь хөршийн бодлогод ямар нэгэн хэлбэрээр өөрчлөлт орох уу гэж миний бодлоор орно гэж бодож байна. Бид нар өөрсдөө оруулахгүй бай гэж бодсон ч гэсэн 3 дахь хөршүүд энэ байдалд ямар нэгэн байдлаар үнэлт өгөлт өгнө. Монголын одоо хамгийн наазахад одоо ярихад 20 дугаар зууны түүх бол ерөөсөө бид нар чинь 3 дахь хөрштэй болох гэж л одоо 100 гаруй жил тэмцсэн улс шүү дээ. Тэмүүлэлтэй. Тэмүүлэл. Даалам одоо яг хэлцээрээ өмнө Японтой очиж Монгол гэж ийм улс байна. Богдын одоо тэргүүлсэн ийм улс байна. Бид нартай одоо харилцаа тогтоогооч. Орос хятад хоёр бидэнтэй ярихгүйгээр одоо гэрээ хэлцээ хийх гээд байна гэж манжаар дамжаал явж хахад нь Оросын консулчин буцаагаал нийслэлөөрөө буцааж шít. Эсвэл Чин хамт орж Оросд 2 удаа ажиллахдаа Намнан сүрэн ерөнхий сайд 2 удаа ажиллахдаа Петербургд байсан элчин сайдын амьдуудтай уулзах гал Америк, Япон, Франц, Англи бүгднтэй нь уулзах гал шөнө орой Google түүхийг сурвалжууд бид нар бүгдийг харж шít. Тэгж бид нар нэг 90 онд энэ нэг ерөөсөө үүлэн чөлөөний нараар гэж хэлж болно доо. Бид нар 3 дахь хөрштэй болох болцоотой боллоо. Жинхэнэ бодит утгаараа бие даасан гадаад бодлого явуулах болцоотой боллоо. Ерөөсөө үүлэн чөлөөний нар л байгаа байхгүй. Монголчуудын хувь тавилан ингээд зүгээр түүхийн том зургаар нь харахад бид бас тавилантай хүмүүс байгаа байхгүй. Жишээ нь 1911 онд тийм ээ Хятад иргэний дайн болол 12 оны 1 сарын 1-нд бүгд найрамд хус тунхаглана. Бүгд найрамд хус тунхаглаад Чин манж улсын бүх эрх, бүх үүргийг бүгд найрамд Хятад ард ус бүгд найрамд хус бол залаад бид өвлж авч шүүгээд өөрөөлөд Монголыг одоо нөгөө өөрийнхөө автономи улс гэдгээрээ зарлах гад байж хат нь
11 оны 12 сарын 29-ний өдөр бид тусгаар тогтнолоо зарлж амжиж байгаа байхгүй юу. А тэгээд тэнд чинь бас асар их ухаан зарж штэ. Бидний тэр үед одоо богд гэгэний Будамт хятад тусын ерөнхийлөгч явуулж исэн бичиг сачиг юмнуудыг уншихад чинь зүгээр бид нар тусгаад тогтночлоо гэж хэлээгүй байгаа байхгүй юу. Өөдөөс нь юм сөргүүл тавьж байгаа байхгүй юу. Өө хятадуудаа та нар ч гэсэн адилхан манд бидэнтэй адилхан ман чин улсын дарангуульд байсан. Чин ман чин улсын дарангуульд байсан шүү. Адилхан. Тэгээд тэр ман чин улс чинь байхгүй болсон. Та нар тусгай улс бид нар ч тусгай улс гэж. Ингэж олон улсын эрх зүйн үндэс үр дагавартай юм гаргаж ирж сөргүүл тавьж байгаа байхгүй юу. Дараа нь 45 онд Дэлхийн 2 дугаар дайны дараа том гүрнүүдийн тулаанд хүйтэн дайны уур амьсгал эхэлсэн үе тийм ээ. Сталин, Мао Цзэдун, за тэгэл Орос, Америк энэ том тоглолтын дунд Монголыг тусгаар тогтнолоор нь авч үлдэх гацаагүй хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрээл бидэнд ийм үйл хөдлөлийн нар гараад бид тусгаар тогтнол авч үлдэж байгаа ус байхгүй. Тэгэхээр энэ их түүхэн ховорхон заяа энэ их олдсон боломжтой тийм их орончдын тэмцэл боломж тийм ээ. Энийг бид нар одоо бас тийм амархан хурдан ямар нэгэн төрлийн шийдвэр гаргаж шийдэж болохгүй байхгүй юу. Заавал 50 туучихгүй гэж магадгүй. Тэгэхдээ 50 тух аюул байна гэдгийг ойлгож нэгэн тийм аюул байгаа бол тал талаас нь ухцтай ярих хэрэгтэй байхгүй. Ер нь яг сая одоо ерөнхийдөө юу гэдэг ийм одоо яриа өрнөд гэдэг бол ерөнхийдөө нэг манаач шиг гэдэг нэг юм их тавьдаад ингэж ойлгоод байгаа байхгүй. Тийм учраас одоо нийгэмд ийм юу гэдэг бас дэмжихгүй хоёр талын хөдөлгөөн өрнөд. Энэ өөрөө манай нэг юм эрүүл байгаагийн шинж байхгүй. Бусад ямар ч оронд одоо юу гэдэг тэр Төв Азийн орнууд ч байдаг юм уу дарангуулын системтэй орнуудад ийм яриа хилцээ маргаан заргаа өрнөх юм байхгүй шүү дээ. Бид чинь бол эрүүл сарвал ардчсан нэгэнд амьдарч байгаагийн сайн тал нь энэ байгаа байхгүй. Тэгээ 2017 онд болсон ФАД усан уулзалтаар Монголыг бас шахсан гэсэн ийм бас мэдээлэл сонсогддог байхгүй. Энэ шагаан хамтаа ажилласан байгуул инглишнээр эсгээд тийм байна уу? Мэдэхгүй. Би тэр ФАГ-ын уулзалтанд оролцох болохоор мэдэхгүй. А ер нь бол хоёр хөрш бол танах яагаад энэ байгууллагад эсдэггүй юм бэ? Эсэх чинь танад эрх ашигт нийцэх юм биш үү гэж байнга асуудаг юм. За бид бол энэ анх байгуулагдсанаас хойш за тэгээд 4 он Ташкентийн дэд хэмжээний уулзалтаар ажиглагчаас элснээс хойш үе үеийн ерөнхийлөгч нар, засгийн газрын тэргүүн нар, гадаад харгийн сайд нар бид бол нэг л бодлоготой нэг л байр суурь. Бид өнөөдөр ажиглагчийн байр суурь хангалттай байна. Бид энэ байр сууриасаа өөрчлөх бодлого байна. Яагаад гэвэл бид нар энэ байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Мэдээлэл авч байна. Өөрийнхөө сонирхсан чиглэлүүдээр хамтын ажиллагаанд оролцож байна. Бидэнд энэ бол хангалттай байна гэдэг ийм байр суурьтай байсан. Манайхаа хэрэв Шанхай хамтын ажиллагааны байгууллагууд институт гэсэн бас ийм яриа байгаа байсан яриа. Институт бас ингээд олон улсын байгууллагууд Монголоос нүүр байгуулж магадгүй гэсэн бас нэг юм яваад байгаа. Одоо шийдэл одоо хоёр их гүрний одоо мэдлэлд орхон л дээ хоёр хөршийн мэдлэлд бүр орхон л дээ Монгол улс. Тэгээд ийм одоо хардл сэрдэлтэй байгаа тийм. Тэгээд одоо яг нь Монгол улс мөнгө хэрэгтэй бол хятад өгч болно. Гэхдээ нэг улсаас хамааралтай болж учраас энэ бас дэндүү ослолтой энэ бол бодлогоо яг Монгол улс угаасаа гадаад харилцаанаас хамааралтай, гадаад худалдаанаас хамааралтай, гадаад хөрөнгө оруулалтаас хамааралтай байгаа нөхцөл бүр ослолтой гэсэн ийм одоо хүмүүс ийм мэрэгжлийн хүмүүс ярих одоо тийм болгоомжтой байгаа. Тийм болгоомжлол байгаа. Тийм ч учраас энэ тал талаас нь бодох ёстой л гэж би үздэг байна. Жишээ нь одоо юу гэдгийг за Шанхай хамтын ажиллагааны байгууллагад илсэл тэгэл олон улсын байгууллага манай 3 дахь хуршууд шууд нүрээ буруулна гэсэн үг бас биш. Гэхдээ ямар нэгэн байдлаар энэ байр суурьнд өөрчлөгдөхгүйг өөрчлөгдөж магадгүй. Энийг л бид нар давхар тооцож үзэх хэрэгтэй байхгүй. Жишээ нь одоо юу гэдгийг бид нар одоо Америк, Японуудаас асууя гэж бодъё л да. Бид нар Шанхай хамтын ажиллагааны байгууллагад эсэх гэж байна. Та нар юу гэж бодож байна гэхэлэр нөгөө улс орнууд ч мэдээж юу гэж болно болохгүй гэж хэлэхгүй шүү дээ. Манай дотоод асуудал юм чи. Бид өөрсдөө асуух нь ч гэсэн бас сони асуудал байхгүй юу? Ёстой хувьд бол тийм. Ер нь бодлогын хувьд бид нар өөрсдөө бодлого гаргаж явах хэрэгтэй шүү дээ. Тэхийн тулд бид нар энийг чинь дахин олон талаас нь олон өнцгөөс нь бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол одоо юу гэдэг Америктэй ярьсан чинь Америк болно гэж хэлээ гэд орох юм уу? Эсвэл Японтой ярьсан чинь Япон орох хэрэггүй гэж хэлээ гэд бид нар орохгүй байх юм уу? Тэднээс тийм асуух нь өөрөө марцсан байхгүй. Асуулаа гэж бодоход нөгөөдөл чинь бид нар яаж мэдэх юм бэ? Танад дотоод бодгын асуудал ч та нар өөрсдөө мэдээл гэж хэлнэ шүү дээ. Тэр улсууд чи юу гэж одоо юу гэдэг уучин шиг утас шүрж аваад ингээрээ тэгээрээ гэл даалгавар өгöd авахгүй шүү дээ. Тэгэхээр тэр өнцгөөс хандах нь бол миний бодлоор бол буруу. Хамгийн гол нь бид нар өөрсдөө бодож өөрсдийнхөө толгоогоор юмыг шингээж өөрсдийнхөө ихтгэл үнэмшлэр энэ байгууллагад орох уугүй гэдэг асуудлаа шийдэх хэрэгтэй байна. За дээр нь миний одоо энэ сэтгэл зовоогод байгаа
би энэ асуудлыг тал талаас нь яриа гэдэг ингээд радио телевизээр өнөөдөр ч гэсэн энэ болцоог ашиглаад яриад байгаа нэг зүйл бол ерөөсөө энэ байгууллагт орохыг нэг ямар нэгэн байдлаар наймаалцчих гэсэн бас зарим нь яриад байгаа байхгүй юу. Сони хэвлэр ч гэсэн гараад байгаа. Ерөөсөө бид нар орчих. Тэгвэл та нар баталгаа өгөөрэй. Манай нутгаар тэр одоо төрөмөөр хоолоо эрчим хүчний хоолоо тав, газрын одоо хийн хоолоо тав, авцам тав. Тэгвэл бид нар орчих. Энэ өөрөө бас буруу хандлага. Энэ бол барьцаалагдах шинж. Нэгдүгээрт барьцаалагдах, хоёрдугаарт энэ асуудалд хандж байгаа хандлага нь өөрөө буруу байхгүй юу. Хэдэн төгрөгөөр энэ асуудлыг заръя л гэж штэ. Гэтэл яг өнөөдөр Монголд байна штэ. Миний л бодлоо шүү. Энэ хотоо би одоо бурууч бодож магадгүй ингээд их хурлд олон жил сууж яан гарч байгаа шийдвэрүүд харж үр дагавруудыг харж байна. Монголд бид нар өнөөдөр мөнгө дутагдсан да. Бид нар энэ ядуурлыг арилгаж чадахгүй ийм одоо нийгмийн бухимдалтай дэд үтсээ хөгжүүлж чадахгүй байгаад байгаа биш байгаа байхгүй. Бид нар байгаа мөнгөө зөв зохистой зарцуулж чадахгүй байна. Байгаа мөнгөө бид хүнд хүргэж чадахгүй байна. Байгаа баялгаа зөв ашиглаж чадахгүй байна. Бодлогоо зөв гаргаж тэр гаргасан бодлогоо тууштай хэрэгжүүлж чадахгүй байна. Байнга бодлого нь өөрчлөгдөж тогтворгүй байна. Энэ бидний зовлон болохоос биш. Одоо юу гэдэг ахаад Монгол заа нэг 5 миллиард, ахаад 10 миллиард аваад байдаг тий. Тэр доллар өгчий гэж бодъё. Үгүй яах юм? Бид манай эдийн засгийн нэг шингэх чадваргүй шүү дээ. Ийм тохиолдолд их мөнгө чинь аль болно гэхээс бидэнд нэмэр болохгүй байхгүй юу? Нэгдүгээр. Хоёрдугаарт ерөөсөө энэ асуудал шийдэхдээ нэг тийм ямар нэгэн 8-ны байдлаар шийдэж болохгүй шүү дээ. Монголын эрх ашигт нийцчихвэл ямар нэгэн 8-аагүй тэрэнд орох хэрэгтэй. Монголын эрх ашигт нийцэхгүй байгаа бол ямар нэгэн 8-аагүйгээр бид нар тэр байгууллагт орох ёсгүй. Зарчим байх хэрэгтэй. Тийм би одоо мөнгөөр муу төслөөр 8-aalцж болохгүй байхгүй. Яг Монгол улсын ерөнхий сайдын хувьд бол ингээд үндэсний хөдөлгөөний зөвлөлийн нэг гишүүний хувьд бол ингээд нэлээд дэмжсэн байр суурь та би хараад байгаа. Ерөнхий сайд хүнд бол одоо мөнгө хэрэгтэй гэж хараад байгаа шүү дээ. Тэр байр сууриас одоо тэр өөрийнхөө дэмж байр суурийг илэрхийлсэн юм гэж бодоод байгаа шүү дээ. Саяны хоолоо моолоо тоолоотой. Гэхдээ би ерөнхий сайд яг энэ асуудлаар байр суурийг илэрхийлсэн нь одоогоороо би сонсоог байгаа. Энэ асуудлыг нээлттэй хэлцээд эхлэх юм бол одоо бид их хурлын гишүүд асууж штэ. За ерөнхий сайдаа таны байр суурь ямар байгаа юм бэ гэдэг. Одоохондоо бидэнд тэгж асуух тодруулах болцоо гараагүй. Ерөнхий сайд энэ асуудлаар хэвлэл мэдээлэлээр байр суурийг тайлбарлаагүй учраас дэмжих зүйтэй гэдэг өөрөө. Би бол тэрийг хэлж чадахгүй байгаа. Гэхдээ хамгийн гол асуудал бол бидний сая та бүхэн сая яриад байгаа үр дагавар юу юм бэ гэдгийг олон талаас нь тооцсон, жигэнсэн дунд дурт богино хугацааны эдийн засгийн улс төрийн стратегийн энэ бүгдийг бид нар тооцож шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхээр геостратеги гэдэг чинь өөрийнх нь нэг онцлог төр байна шүү дээ. Нөгөө гео гэдэг чинь газар зүйн байрлалаас шалтгаалж идэг. Стратеги гэдэг нь урт хугацааны. Тэгэхээр улс гүрнүүдийн геостратегийн ашиг сонирхол бодлого бол нэг өөрчлөгдөд байхгүй. Монголыг ч гэсэн айхтар тэрэнд дагаж өөрчлөгдөх ёсгүй байхгүй. Бид нар ч бол гадаад бодлогынхаа үзэл баримтал маш тодорхой тусгацсан шүү дээ. Манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол хоёр их хөрштэйгөө тэнцвэртэй харилцаа хөгжүүлнэ гэдэг. Өнөөдөр бол бид нар хөгжүүлээ явж байгаа. Худалдаанд бол зөрөө гарсан ойлгомжтой. Тэнцвэргүй болсон. Тэнцвэргүй болсон. Тэр бол гэхдээ биднээс яг нэг өгүүлэхэд болоогүй. Биднээс болоогүй байхгүй юу? Ерөөсөө манай нөгөө тэр улс төрийн систем, олон улсын систем, худалдааны систем чинь өөрөө тийм. Манад байгаа бидний зарч чадах юм хаана борлох вэ те? Бидэнд хэрэгтэй байгаа юм хаана байна? Ингээд нөгөө бараа бүтээгдэхүүн гадаад худалдааныхаа структур балансыг ингээд үзэхлээр бид бол одоо өншөө өмнөд хөрштөөгөө нийт гадаад худалдааны бараг 70% нь экспортын 60% нь байхаас өөр гарцаагүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол өөр асуудал. Тэрнээс биш одоо харилцаагаа хоёр бус чиглэлээр тэнцүү хөгжүүлж байгааг л бид нар хөгжүүлж байгаа. Тэр одоо Шанхай хамтаа ажиллагааны байгууллага гэхээр одоо энэ одоо байгууллагууд одоо Япон, Солонгос гэдэг хөгжилтэй Аз орнууд бол одоо нэг тийм орохгүй байх шүү дээ. Нэгдүгээрт орохгүй нь хоёрдугаарт оруулахчгүй байх. Японы байр суурийг ингээд Японы хэвлэлээр уншаад ахлаар Япон бол энэ Шанхай хамтаа ажиллагааны байгууллагыг бол ер нь юу гэж үздэг вэ гэхээр Япон Америкийн сонирхлыг Төв Аз Өмнөд Азаас аажмаар шахаж гаргах юм зорилготой байгууллага гэдэг Япон бол тэр байр суурийг бол ил тод илэрхийлдэг байхгүй юу. Тэр талаас нь бол Япон хандж байгаа. Жинхэнэ утгаараа тийм байгууллага юм уу мэдэхгүй. Америк ч гэсэн тийм байр суурьтай ерөнхийдөө хандж байгаа. Тэгэхээр энд бидний нэг бодолцох хэрэгтэй юм бол энэ яг бодит амьдрал дээрээ бол энэ хүйтэн данчин бол эхэлчихэд байна шүү дээ. Жишээ нь Орос, Хятадын хооронд явж байгаа энэ маш өргөн дэлгэр худалдаа эдийн засаг, цэрэг улс төрийн хамтын ажиллагаа, за Европын холбооны байр суурь гэдэг энэ бүгдийг чинь ингээ харахаар
хүйтэн дайн бол эрчим авч байгаа байхгүй. А энэ бол миний бодлоор бол нэг 5-10 жилийн дараа дуусахгүй шүү дээ. Энэ бол шөө урт хугацаанд үргэлжлэнэ. А ийм хүйтэн дайны уур амьсгал ингээд цаашаа үргэлжлээд явхад ямар хэлбэрээр илэрх үү? А энэ манайх шиг Монгол шиг жижиг улсад энэ байр суурь энэ хүйтэн дайны уур амьсгал яаж нөлөөлөх үү? Магадгүй хүйтэн дай ингээд сулраад явчихвал бидэнд сайн. Гэхдээ цаашаа үргэлжлээд явбал яах вэ гэд ийм юмнуудыг л бодолцох. Тий, энэ бол хүйтэн дай гэдгээс гадна худалдааны дай гэж яриад байгаа шүү бас тий. Бас л илэрлэн шүү дээ. Хүйтэн дайны л илэрлэн. Тий, тиймээс энэ чинь эзлэн төрөмгийлэх хандлага шүү дээ. Ер нь бол эдийн засаг бол улс төрийн суурь шүү дээ. Дээр нь бол энэ улс орнуудын ялангуяа том гүрнүүдийн нөгөө урт хугацааны маш их сонирхлын асуудлууд байна шүү дээ. Тийм ээ. Жишээ нь бол одоо Энэтхэг хятад хоёр бол ямар ч худалдаатай байсан гэсэн өөрийн стратегийн сонирхолтой л улсууд байгаа байхгүй. Тэр нь бол тэр болгон хоорондоо нийцэхгүй. Энэтхэг Пакистан бас адилхан. Орос хятад адилхан. Орос Энэтхэг ч гэсэн адилхан. Өөрийн гэсэн сонирхолтой бид бас их анзаарч явах хэрэгтэй нюанстай харилцаанууд байхгүй. Тэгээд энэ байгууллагад яваад орчих гэж бодъё. Гэтэл одоо тэр байгууллага дотор бид байж итэл магадгүй одоо Энэтхэг Пакистаны харьцаа модул яах. Бид заавал өөрсдөө тийм байдалд оруулж явах хэрэг байна уу? Аль нэгнийхэн талд орох тийм сонголт хийж явах шаардлага байна уу? Жижиг гүрний хувьд, жижиг улсын хувьд. Тийм үү? Ер нь бол улс төр судлаачид, гадаад бодлого судлаачид бол юу хэлээд байгаа вэ гэхээр энэ Орос хятадтай харилцаа ч гэсэн дандаа юм байхгүй гэдэг дүгнэлт гаргаад байгаа шүү дээ. Энэ нөхцөлд бид ямар харьцаатай байх хэрэгтэй ингээд нөгөө яг өнөөдрөөрөө биш бидэнд бодох юмнууд бас талаасаа байна л гэж хэлээд байгаа. Тэгэхээр ер нь бол сайн бодох хэрэгтэй. Ер нь энэ чинь одоо хадаар зөвлөл одоо ер нь хоёр гүрнийг харуул том хад би хадны засаар авчирдсан халиуны зузах өөрхий гэдэг шиг тий болчихгүй бол сайн бодох хэрэгтэй байна. Магадгүй энэ хоёр том гүрний хөрш байгаа нь монголчууд бидэнд бас маш их давуу тал олгож байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ давуу талаа ашиглаад тэр нөгөө талаас бас сул тал шүү дээ. Тэгэхээр сул талаа яаж альхаар багасгах вэ? Тэрний эффект үр дүн байхгүй болох уу? Давуу талаа бид нар яаж ашиглах вэ? Энэ бол өөрөө гадаад бодлогын тэгээд одоо улс төрийн бодлогын одоо шинжлэх ухаан бодлогын тэр нэг урлаг гэдэг зүйлийг чинь илэрлэнэ юм шүү дээ. Зүгээр нэг одоо юу гэдэг тэдэнд төгөрөх хэрэгтэй эсвэл хоолоо явуулна ийм хэрэгтэй гэх тийм ээ. Асуудалд ингээд нэг талаас механик тэр тусмаа ингээд судалгаагүй яруу сандруу босоо тулаа ямар байдаг вүлээ. Босоо тулаа бориундаа бастай тийм тийм байж болохгүй шүү дээ. Энэ бол тийм хандлага байна. Энэ л одоо бид нар яриад байгаа. Тэгээд энэ дээр бол их хурлын нэлээд олон гишүүд бол санал нэгтэй байгаа. Социалаар хараад ахт монголчууд ч гэсэн энэ асуудалд нийт иргэд ч гэсэн энэ асуудалд бол болгоомжтой судалгаатай хандах хэрэгтэй юм биш үү гэдэг байр суурин дээр байгаа. Ер нь монголчууд Монголын ард түмэн бол энэ тусгай тогтнолынхаа асуудал асар эмзэг мэдрэмжтэй яг тийм өөрийн гэсэн совинтой ард түмэн баггүй юу? Хүссэн хүсээгүй бид нар чи энэ дунд бүх ард түмэн тийм баг. Тэр дундаа манай жижиг Монгол улс бол нэг талаас дэлхийн асар том гүрэн явсан түүхтэй нөгөө талаас тэр одоо энэ олон зуун жилийн тэмцлийн дунд олж авсан учраас энэний одоо наацаа цаантайг мэдэрдэг мэдрэхээсээ илүү одоо совингоор ямар нэгэн байдлаар мэдэрж идэг юм ард түмэн баггүй юу. Тэгэхээр энэ эмзэг асуудлыг бид нар ард түмэнтэйгээ ярьж зөвлөдөж санд бодлын сонсож эцсийн дүндээ энэ дээр бол одоо юу гэдэг нь зарим нэгэн улс төрийн намуудад яриад байгаа шиг ард нийтийн санал асуулга явуулах хэрэггүй л дээ. Шаардлага. Эсвэл одоо зарим хүмүүс яриад байгаа шиг бүх шинжээчд экспертүүд 100% санал нэг ч албагүй тийм ээ. Эцсийн дүндээ шийдвэр нь улсын их хурлаас гарах хэрэгтэй. Гэхдээ улсын их хурл шийдвэрээ гаргахын тулд өргөн хэлцүүлэгтэй Монголын олон нийт мэдээлэлтэй ядаж ямар байгууллага хийх гээд байгаа юм бэ? Юу хийх гээд байгаа юм бэ? Ач холбогдол нь юу юм бэ? Сайн муу тал нь юу юм бэ? Нэг ярих хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ дээр би стэд ярьцлага өгж байхдаа бас хэлж ирсэн энэ болцоог ашиглаад бас дахиад хэлчихье гэж бодож байна. Гадаад дотоод бодлогын үр дагаврууд нь гардаг хугацаанууд нь өөр. Дотоод бодлогын үр дагавар л шүү дээ. Ер нь бол нэг маргааш нь жасаа цуглаан болоод ойлгомжтой богино хугацаанд гарна. Тэр цэцмэ манайх шиг жижиг улсын хэмжээнд. Бүр болохоо байлаа гэхэд дараагийн улсын хурлын сонгуулиар ард түмэн дүнгийн тавиад 4 жилээр нөгөө бодлого чинь зөв байж уу буруу байж уу гэдгийг дүнгийн тавиад ойлгомжтой болчихсон. Тооцоо чинь. Гадаад бодлогын үр дагавар бол олон жилээр гарна. Яг бол ганцхан биднээс шалтгаалдаг байхгүй. Олон жилийн дараа үр дагавар нь гарна. Магадгүй өнөөдөр бид нар энэ шийдвэрийг илсий эсгүүгээ шийдвэр гарчаа гэж бодъё. Зөв байлаа гэж бодоход үр шимэн бидний хүүхдүүд хүртэнэ. Буруу байлаа гэхэд лайг нь манай хүүхдүүд л өрөх байхгүй.
Тэгэхээр энэ үр дагавартай шийдвэрүүд багхгүй юу? За бид нар хууль батлаад хуулиа өөрчлөлт явчих гэж бодъё. Энэ бол байх асуудал. Дотоодын асуудал. Энэ бол дотоодын асуудал. Гэтэл энэ хавлагд ороод дараа нь гарлаа гэж шийдсэн ч гэсэн чи бас ахал үр дагавар байхгүй юу? Маш хүчтэй үр дагавар өсөн шүү дээ. Сайн муу олон үр дагавартай. Тэгэхээр орлоо нэг үр дагавар, ороогүй нэг үр дагавар. Хаана юу нь байна гэдэг тэнцүүлж жигэнж үзмээр байгаа байхгүй юу? Тийм ба. За ингээд компьютер нэвтрүүлгийн бас ингээд цаг гэдэг нэржээ. Тэгээд таныг одоо өнөөдөр ингээд өсөд төрөлцсөн ирж. Тэгээд яг энэ асуудлаар одоо та өөрөө хуульч хүн, гадаад харилцааны мэрэгчлээ хүн, салбарыг удирж ирсэн. За олон улс эрхцүүч хүн. Энэ талаас одоо ийм ярилцлага өрнөсөнд баярлаа. Тэгээд энийг одоо юу гэдэг улсын хурлаар хийцэх тэ ийм одоо процесс байгаа. Тэгэхээр энэ дээр бас таныг бас цаашаа туушаа зогсноо гэж сэтгэж байна. Баярлалаа. Энэ дээр бас манай хэвлэл мэдээллийнхэн тань шиг сэтгүүлчид бас энэ асуудлыг ингэж нухацтай ярьж асуудлын наантай цаантаас нь харах мэдээлэл олон нийтэд хүрэхэд бас их дэмжлэг тусцаа үзүүлж байгааг талархаж байна. За, танд баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа. За. Сэндийн инхбат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.